Энэ шинжлэх ухааны чиглэл барилга хот байгуулалтын яам Улаанбаатар онцгой байдлын ерөнхий газар гээд бэлдсэн материалууд бол ойролцоогоор 30-аас 30 минутаас 2 цагийн ийм танилцуулгууд ирсэн юм аа. Ийм учраас энэ бүхнийг ийм өргөн хэмжээгээр нэгэн танилцуулах боломж бага. Нөгөө талаар ингээд 5-10 минутанд багтааж танилцуул гэсэн учраас энэ хүмүүс бол өмнө өгчөөсөн танилцуулгаасаа бол мэдээж 5-10 дахин багаар танилцуулж байгаа. Ер нь энэ чиглэлийн судалгаа хийгдсэн ажлууд бол нэлээд олон байгаа гэдгийг бас энд хэлэх нь зөв байх. За энэ дээр үндэслээд хэд хэдэн зүйлийг хэлэх нь чухал баха. Хамгийн гол одоо хохирох улсууд бол ард иргэд шүд. Эд хөрөнгөөрөө амь насаараа хохирох юм боломжтой. Ийм учраас ерөөсөө энэ мэдээлэл одоо ийм олон хэлбэрээр биш, энэнийг бол мэдээ дотор нь задлах байх. Гал гарсан үед ингэж ажиллах хэрэгтэй гэдэг галын булан ажиллаулдаг шиг одоо газар хөдлөсөн үед манай байгууллага бол ингэж ажиллах хэрэгтэй гэсэн байгууллага бүхэн дээр ийм стандарт гаргаж мөрдөх юм шаардлагатай байна. Ерөөсөө иргэн бүхэн мэдсэн байх ёстой. Улаанбаатар хотод жишээлбэл засаг дарга нар одоо хороодын засаг дарга нар дээр явж очиход манай хорооны газар нутаг дээр тэдэн онд баригдсан ийм байшингууд байгаа. Энэ байшин бол одоо тэдэн баалыг теснэ. Энэ байшин тэдэн баалыг теснэ. Энд байгаа одоо ард иргэд ийм байдлаар нүүлгэн шилжүүлэлтийг хийх боломжтой гэдэг ингээ хороо бүхэн дээр нь суман дээр сум бүхэн дээр аймгийн төв дээр аймаг бүхэн дээр манай хотууд хүн ам суурьсан газар бүхэн дээр манай төрийн байгууллагууд энэ мэдээллийг гаргацсан. Иргэд очиод энэ мэдээлэл авъя гэхэд яг бэлэн байж идэг, ойлгомжтой байдаг. Одоо хүмүүс санаа зовход миний амьдарч байгаа байшин, миний байгаа газар ер нь газар хөдлөлтөнд яаж тэсэх үү? Хэрвээ хөдлөөд нураад эхэлвэл би хаана наазах нь амь хоргодох вэ гэдэг ийм нөхцөл байдлыг ер нь байшин бүхнээр нь иргэн бүхэнд гаргаж ингэж ойлгуулж үүнийг ингэж хийж хэвших хэрэгтэй ба. Манайхны нэг буруу юм бол нэг хурал цуглаан болохоор нэг анхаарад тэгээд энэ нөгөө байнгын энэ ажлууд хийгдэж байгаа шүү дээ. Өмнө нь ямар байсан, газар хөдлөлтийн өмнө ямар ажил хийх үү, газар хөдлөлтийн үед яах вэ? Тэгээ газар хөдлөлтийн хойно яах вэ гэд 3 хуваагаад манай одоо чиглэлийн бүх байгууллагууд ард иргэд бүгдээрээ энэ чиглэлийн ажлууд бол байнга хийгдэж байгаа шүү дээ. Байнга одоо сард юм уу 7 хоногт нэг удаа цуглаад энэ асуудлаа ярьцдаг. Байнга явж явахгүй бол болохгүй. Энэнийг бол мартсан байж болохгүй. Хүн мартаж болно, байгаль дэлхий энэ газар хөдлөх гэж байгаа газар бол мартахгүй гэдгийг бол ойлгох ёстой юм байгаа юм л. Хоёр дахь нэг анхаарал татж байгаа зүйл ягаад өнөөдөр ингэж анхаарал хандуулах шаардлагатай болж байна гэхээр ер нь шинжлэх ухааны зүгээс гаргаж өгж байгаа бусад мэргэжлийн байгууллагуудын гаргаж өгж байгаа энэ мэдээллээр харахад үнэхээр энэ газар хөдлөх одоо боломж, энэ давтамж, хугацаа өгөөд байгаа тохиолдлууд бол маш ойрхон болж байгаа. Түүхэн цаг хугацаагаар ч авч үзсэн гэсэн ойртож байгаа. Ерөөсөө ойрын жилүүдэд одоо хүн ам өргөнөөр суурьсан ялангуяа манай нийслэлийн хувьд бол ийм байдал үүсч магадгүй байна гэдг нь одоо их өндөр харагдаж байгаа. Түрүүн өвчнөөр хэлбэл нэгэнт одоо халуураад эхэлсэн. Ер нь бол хүндэрх нь бол ойлгомжтой болцсон. Байшин барилгаар хэлбэл одоо хан туурганд нь ан цав гараад эхэлсэн. Ерөөсөө нурхад бэлэн болж байгаа. Нэгүгээр хэлбэл бүх зүйл ингээд хөдлөхөд бэлэн болж байгаа ийм байдал бол харагдаад байгаамаа. Ийм учраас энэ дээр ард иргэдээрээ нийтээрээ бүгдээрээ нэгдмэл ойлголттой байх хэрэгтэй. Нэгдмэл ойлголттой байна гэдэг бол айна гэсэн үг биш. Бага байдлаа мэдсэн, мэдээлэл автсан хүн бол түүнд бэлэн болчихж байгаа учраас тэр ирэх одоо хохирлыг давж чадах юм бэлтгэлтэй болчихно гэсэн үг. Ийм учраас бэлтгэл хамгийн чухал байгаа. Би түрүү нээхдээ хэлсэн газар хөдлөлт өөрөө нэг тийм аюултай биш ээ. Энд бэлэн биш байх нь л аюултай. Иргэдийн хувьд ч байгууллагын хувьд ч бэлэн биш байх нь аюултай юм аа гэдгийг энд хэлэх гээд байгаа. Хоёр дахь нэг хэлэх гэсэн юм бол 93 орчим мянган барилга гэдээ ингээд үзээд ер нь бол манай Улаанбаатарт байгаа энэ барилгууд хуваараа барьж байгаа улс одоо төрийн өмч гээд ингээд аваад үзэхэд 70% нь л нэг 7 баалыг тэсгүүгүй юу. Ерөнхий стандарт маань ер нь нэг 7 баалаар л гарч ирээд байгаа. Тэгэхээр одоо байгалыг ингээд аваад үзэхээр дахиад нэг баал өсгөх шаардлагатай болж байгаа юм л да. Энэ судалгаанаас үзээд байхад одоо 7 тестиг биш наадсах нь 8 баал тестик хэмжээнд бид нар стандартаа тавихгүй болвол жишээлбэл болохгүй юм хэлбэр лөө харагдаж байгаа. Тэгэхээр энэ дээр бол өндөр хэмжээнд анхаарах ёстой. Санаа зовж байгаа юм бол хүн амын манай улсын нэг өвөрмөц тал бол хүн амынх нь одоо 40% нэг газар суурьшдаг. Энд одоо бүх маш өндөр одоо баалын газар хөдлөлт явагдаад энд одоо бүх зүйл налга болцсон байх юм бол хэдийд нөхөгдөх вэ гэдэг нь бараг одоо
Энэ хүн амын 40% төрж бий болно. Хүн амын 40% энэ эдийн засаг, энэ бий болсон бүх байгууламжууд эргэж сэргэнэ гэдэг бол маш их цаг хугацаа шаардаж байгаа. Сая тэр Гайтид харж байхад бол төлөвлөгөө муутай байсан гэдэг байгаа. Засгийн газар их хурлын улсууд нь үлдсэн улс нь бол 7 хоногийн дараа цуглаж чадчихжээ шүү дээ. Тэгэхээр шийдвэр гаргах хэмжээнд ерөөсөө улс орн бол тэр чигтээ удирдлаггүй болдог ийм нөхцөл байдал харагдаад байна л. Тэгээ байгууллага бүхэн дээр баймаар байгаа. Тэр түрүүн онцгой объектууд гэсэн цахилгаан стан, шугамш үлзээ, энэ мэдээлэл түгээдэг газар, химийн бодис, тэсэрт дэлбэрэх бодис хадгалдаг газрууд, хүн ам олноор суурьшсан газар, энэ бүхэн дээр бүх ямар баал дээр ямар нөхцөл байдал үүсэх үү гэдгийг үзээд паспортжуулаад хийх ёстой бэхлэгийг нь хийгээд нэг бол өөрчлөх ёстой арга хэмжээнүүдийг ойрын үед авахгүй бол ерөөсө болохгүй болж байгаа. Ингэж чадаагүй байх юм бол жишээлбэл энэ эмнэлэг нурвал нөгөө талд нь энэ эмнэлгийн үзүүлж байгаа үйлчлэгийг хаана үзүүлэх вэ? Энэ байгууллага нурвал хаана үзүүлэх вэ? Тэр Гайтид эмнэлэг нураад тэр гудамжнууд нь хаагдсан хамгийн хэцүү юм нь олон улсын тусламж хүрээд ирдэг, хөргөж үзүүлдэг гудамж байдгүй, очиж аврах боломж байдгүй ийм байдалтай болцсон. Наад зах нь шорон нураад хоригдлууд нь оргоцсон. Тэгэл тэр нийгэм нь маш хүнд байдалд орцол байсан шүү дээ. Тэгэхээр хамгийн энгийн эмнэлгээс ахуулаад сургуулиа хүртэл бүх энэ газрууд дээр энэ төлөвлөгөө гарцсан, энэ ажлууд урьдчилаад бэлтгэлүүд нь хийгдсэн байх ёстой. Энэ чиглэлийг л хэлэх гээд байгаа. Тэгээ бид нар бол бусдаас сурах ёстой. Заавал өөр дээрээ ийм байдал бий болгож сурдаг биш. Бусад улс оронд болоод байгаа энэ нөхцөл байдлаас сурдаг байя гэж өмнө нь үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд цуглаад сонсгол хийж явахдаа бид нар ярьж ирсэн ч үүнийг давтах хэрэгтэй болов гэж ингэж бодож байгаа. За энэ чиглэлийн онцгой үйлчлэгээ үзүүлдэг ажил хийх шаардлагатай манай онцгой байдлын ерөнхий газрын зүгээс тавьж байгаа саналууд байгаа. Ер нь нэг хүндрэл болдог тэр нисэх тэрэгний ослын тэргээд болж байхад нэг тийм багаж байхгүй яав, нэг тийм холбоо барьдаг хэрэгсэл байхгүй яавал гэж дараа нь яриад идэг. Энэ бүхэн бэлэн болцсон байх ёстой. Энэ байгууллагууд дээр дахиад нөгөөх нь байдгүй, дахиад нөгөө ажилдгүй. Энэ чиглэлд бол засгийн газрын зүгээс манай чиглэлийн байгууллагууд нэлээд анхаарал ажиллаж байгаа байна. Ер нь бол инженер техникийн чиглэлийн бүр ийм анги бий болгоё, газар бий болгоё гэдээ ингээд шийдвэрүүд гараад явж байгаа. Энэ бүхэн бол эргээд энэ хүн амын маань аюулгүй байдал. Ерөөсөн хамгийн гол зорилго бол төрийн хүн амын аюулгүй байдал шүү дээ. Энд л бэлэн байх. Энэ ард иргэдийг аюулгүй аль болох нэг ч ам эрсдэхгүйгээр яаж энэ гамшигаас бид нар гарах ёстой вэ гэдэгт л Монгол улсын төр энэ зохих байгууллагууд бол хариуцлагатай байх ёстоймаа. Энд бэлэн байх ёстоймаа гэдгийг л давтаж хэлэх гээд байна. Нөгөө талаас иргэдийн асуудал. Ерөөсөө хүүхэд иргэн сургууль, дунд сургуулиудад бол хуучин иргэний хамгаалтын хичээл гэж ордог байсан шиг бүх шатны сургуулиудад энэ чиглэлээр газар хөдлөлт бусад болзошгүй аюултай холбоотойгоор энэ хичээл хөтөлбөр заавал байх ёстой. Бусад газар өндөр хөдөлдөг газруудад бол жирийн иргэд бүгдээрээ мэддэг. Өнөөдөр бол Монгол улсын хэмжээнд миний ойлгож байгаагаас ерөнхийлөгчөө авахуулаад энэ чиглэлд анхаарал тавих ёстой албан тушаалтнууд бол газар хөдлөлтийн талаар бол маш тодорхой ойлголттой байгаа. Би бол хувьдаа нэлээд сайн ойлголттой болсон. Манай улс ямар байдалтай байна? Манай байгууллагууд ямар байдалтай байна? Гэтэл иргэд ийм хэмжээний ойлголттой болж чадаагүй байгаа гэж ингэж ойлгож байгаа. Тийм учраас өнөөдрийн сонсголын бас нэг чиглэл ач холбогдол өгöd байгаа зүйл бол энэ байна. За цахилгаан станц болохгүй болцсон. Тэр манай энэ инженерийн шугам шүлжээ бүгдээрээ нурцсан байхад хоёр дахь их усвруудын асуудал маш их чухал байна. Хаанаас цахилгаан авах вэ? Хаанаас дулаан авах вэ? Өөр нэг хамгийн гол анхаарах асуудал бол Монгол улсын хувьд 3 сард нэг тийм аятайхан улирал цаг агаар 9 сар нь хэцүү байна. За тэгээ өвлийн улирал яаж үргэлжилдгийг мэднэ. Өвөл газар хөдлөвөл яах вэ? Дулаан газар бол Гайтид бол 11 хоногийн дараа хүн олдож исэн. Дэлгүүрт явж байгаад дарагдцсан. Тэгээд нэг тийм усны дэргэд юм уу дэлгүүрийн дангууны дэргэд доогуур нь ороод нуугдсан байсан учраас юмыг авч идээд усын уусаар байгаад 11 13 хонсон хүн олдож исэн. Монголд бол өвөл ийм болоход бол ямар ч боломж байхгүй. 2 цагийн дараа л хөлдөнө. Тэгэхээр өвөл манайд бол бүр ингэж гаргамаар байгаа. 100 цаг уур нь ийм аятайхан байх нөхцөлд яах вэ? Өвөл яах вэ? Ерөөсөө яг энэ өдөр хөдөлвөл яах вэ? Шөнө хөдөлвөл яах вэ? Амралтын өдөр байвал яах вэ? Ажлын өдөр байвал яах вэ? Энэ үнэхээр бүр анхаарал хандуулахаас өөр аргагүй юм байдал.